Дэлхийн монголчуудын Эмжил радио 88-ны урлаган дээр сугаат харуулан сонсож буй эрхэм танд гэрэл хийгээ цацруулсан гигэн сайхан өнөөдрийн мэндийг хүргэе. 7 өдрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радиогийн 2 дугаар студиэс үдээ ачаар нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд урдаг. Яг одоо Улаанбаатар хотод 12 цаг 10 минут болсон өнөөдөр 2025 оны 9-р сарын 18-ны пүрэв гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг миний түүхээр хүрэхэд бэлэн болсон байна. Студид хөтлөгч Чанцаа гэрлээ за найруулагчаар Од Эрдэнаар арилж байна. Өдрийн мэнд төргий сайхан амарсан уу? За өдрийн мэнд чи сайхан амарлаа. Та сайхан амарсан уу? Сайхан амарлаа. Чамаад байгаа миний хоолой эвгүйдэж штэ. Миний хоолой хөвдсөн чи жоохон сөөц би баг эр үншгэлээ. За нэвтрүүлгийн хамтран арилгачаар Mobicom за мөн Богд банк өндөр хүүтэй 30 хоног гэсэн уриатаар хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. Баярлалаа. За танд үдээ ачаар нэвтрүүлэг дээр өөрийн одоо баяр жаргалаа хуваалцах миний түүх гээд одоо гоё түүхээ бичих боломж байгаа. За хайрынхаа түүхээ бичих боломж байгаа. Хөгжилтөө түүхээ бичих боломж байгаа. Бүгднгийн миний түүх, хайрын түүх, хөгжилтөө түүх гэ хаштагтаагаар оруулаарай тийм ээ. За ингээд эхлэе. Ээжийг залууд нь үеийнхэн залуус хизээч зүгээр байлгадаг байлаа. Хөдөөнөөс хотод сурахын тулд ээж хамаатны ахындаа төмөр замд амьдардаг байсан гэсэн. Тэр хамаатных нь ах ээжийг ямар сонин гутал өмсдгийг гайхаж ярина. Яагад гэвэл ээж их ганган байсан. Үргэлж өсгөөдөө гутал өмснө. Орц руугаа орох гэхээр л орцны гадаа гитартаа сууж байдаг залуучууд өдөөд оруулдаггүй байсан гэсэн. Нэг л өдөр олон залуусын харцыг унгаадаг байсан тэр сайхан эмэгтэй морин тэрэгэн дээр суугаад тарина гэдэг газар руу анх хадмында ирж байсан юм. Амар ганган дээл өсгөдөө гуталтай өөхөн. Тэснээ гав ганцаархна. Хадмууд нь бүгдээрээ сүйд майд болж хүлээж авсан гэсэн. Анх хадмуудтайгаа танилцах гэж ирэхдээ нөхөргүй ирж байдаг бас л сайхан гараа юм шүү. Аав ээжийг өөрийн болгосонд гайхахын байхгүй. Аавыг хүмүүс сүрхийн нэрээр хожигддог гэж маш хөдөлгөөнтэй, сэргэлэн хүмүүсийн толгойг эргүүлэх, зохион байгуулах онц чадвартай хүн. Аавын нэг дүү надад бүр дараа нь ярьж ирсэн. Танаа аав чинь амар гар байсан гэсэн штт. Би бүр айдаг байсан гэж. Шүн дүү нараа дагуулад голын ирэг дээр том машинд баахан тос мос аччихсан. Хууль бусаар тэднүүсийг нааш цааш нь болгодог гэж. Тийм л зүйлс хийдэг нилээ мапанта нөхөр байсан. Тэр олон залуус дундаас ээжийн ардаас гитар дарж гүйж байгаад л найрчихсан. Ээж аавтаа сууснаас хойш яг гүн шиг амьдарсан гэсэн. Аав ээжэд чухам нугсардаг бүх юмыг нь бэлдэж өгнө. Ээж болохоор юуны ч үн мэдэхгүй зөвхөн гэртээ л ээж гэн. Тэр үед олддгүй байсан ховор зүйлсийг аав их нартээ хэрэглүүлээд өөрөө ч хэрэглээд л яваад байна. Тэр үед тээврийн асуудал хэцүү байсан болохоор заримдаа аав хот руу яваад сар алга болно. Гэсэн ч ард үлдэх гэрээ элбэг хангалуун амьдруулчихна. Нэг удаа аавд махны бизнес их санаа төрлөө гинэ. Ээжийн хамаатнууд бүгдээр архангаад байдаг байсан. Тэдний дэмжлэгтэйгээр бизнес эхлүүлэх санаа өрсөөр биднийг дагуулад архангаа руу явлаа. Ээжийн талынхан жаахан болгоомжтой хүмүүс сэргэлэн гаруудтай холоос арцдаг. Тэгээд тэр санааг нь тоосонгүй. Ээж тэр тал дээр аавд хүч өгч дэмцсэнгүй. Тэгэхээр нь аав, ээж, дүү бид гурыг гэрийнхэнтэйгээ ойрхон байжээгээд хөдөөлтэйгээд өөрөө Орос руу 8 ихээр сэтгэл шулддаг. 90-ад онд хүн болгон л Орос Монголын хооронд ганцхан 8 хийж байсан. Орос хэлээр аачгүй шахуу хүн Оросд 8 хийгээд л яваад байна. Айлууд зургтгүй байхад манайх зургттай. Би ч нундаг дугуйтай. Миний өмссөн сандалыг хамаатны маань ахнаар агаадаа сандалаа багтгаар нь өгөөрэй гэж бүр хэлдэг байсан. Аав намайг хитрхи хэрэглүүлдэг. Ямар сайндаа ээжтэй муутахаараа аавыг ирэхээр чамайг хэлэндэ гэж сүрдүүлдэг байсан гэсэн. Гэхдээ тэр үед би 5 настай байсан болохоор энэ бүгдийг сандгүй мөө. Нэг мэдгэтэл би өдөр бүр ээжээс аавыг хизээ ирэхийг нь асуудаг болчихсон байв. Тэгэнгүүт ээж надад үзэм аваад өгчихнө. Наад үзмээ нэг нэгээр идээд дуусгачих. Тэр үед аав чинь нэрнэ гэж хэлнэ. Үзмээ идээд л өдөр бүр аавыг ирэхийг хүлээн. Аав чинь захиа бичээд чамайг юу захих уу гэж асуусан байна гэж ээжийг асуухаар нь би баахан джинс увц захина. Тухайн үед джинс их од байсан юм аа. Бид гурав хэсэг хөдөө амьдарч байгаад миний сургуульд орох нас болж бид хот руу нүүж орж ирлээ. Тэр үед ааваас захиач ирэхэ болчихсон байсан. Хэрэг би ээжийн оронд байсан бол 2-3 жил болоод ирээгүй нөхрөө ямар нэгэн үнэтэй болж дээл гэж бодох байсан. Гэтэл ээж тэгээгүй. 2 хүүхдээ дагуулад хадмууд дээр ирсэн юм. Аавын талынханд ч аавын талаар ямар нэгэн мэдээлэл байсангүй. 32-ын тойрогт байсан 4 өрөөтэй байшингийнхаа нэг өрөөнд нь манай тавилгуунуудыг авчираад тавьчихсан. Биднийг амьдрна гэж зориулаад бэлтчихсэн байв. Тэр байшинд эмээ амьдарч байгаад нүүгээд аавын дундагч амьдарч байсан юм. Хадам их чинь ээжэд их сайн. Аавтай хэн ч холбоогүй. Гэхдээ бүгд хоорондоо эвтэй амьдрна. Үзэн мэдүүлдэг байсан арга үе өнгөрөөж ээж ямар нэгэн болохгүй шалтгаантай болоод л аав чинь ирэхгүй байгаах. Тэрнээс биш аав чинь та хоёрт хайртай гэж хэлдэг боллоо.
Ээж 8-ны ямар ч авьяасгүй юм байсан ч гэсэн амьдралын төлөө бүхнийг хийж эхэллээ. Нүүж ирснийхаа дараа хадам эгчтэйгээ нийлж прешки хийж зардаг болсон. Явандаа Наполеон хийж зарж нэг үзлээ. Дараа нь өгөөжийн боов, сүү зарсан. Жижиг сажиг янз бүрийн зүйлсэл зардаг байлаа. Ээж өглөө гараад л орой ирнэ. Дүү бит хоёрыг цоочлоод үлдээн. Манах жижигхэн цонхтой. Ээжийг явангууд би тэрүүгээр нь гарч аваад гадуур баахан тэнэн. Өвөл бол готогтож гулгаж байгаад ээжийг ирэхийг төхүүлээд буцаад цонхоор ороод ирнэ. Дүүд ээжүүддээ хэлээрэ гэд хэлчихээр надаас айгаад хэлэхгүй. Ямар ч байсан ээж чадхаараа л хөдөлмөрлөж зүтгэж байлаа. Хүнтэй суугаад тэр хүн нь хамаг юмыг нь урдуур нь ороод хийчихдэг байсан болохоор бизнесийн ухаан мөнгө олох тал дээр юм уу гэсэн хэдий ч хичээсээр ямар ч байсан дүү бит хоёрыг өлсгдгүү өмсөх зүхээр дутаадгүй л байсан юм. Эмээ аавыг хүн амьтанд үзүүлэхээр ирэх хүсэл маш их байгаа боловч ямар нэгэн шалтгаанаас болоод ирж чадахгүй байна. Хэрвээ та хөхөөрөө 7 бурхан од руу даллаа дуудвал яах вэ? Хүүхдээ дуудаж болно. Гэхдээ тэр хүний амь насанд маш аюултай гэнэ. Тэгэхээр нь огт тийм үйл хийхгүй бүгд хүлээгээд л байж байна. Ээжийн хамаатны анх алга болсон хүн гэж шүүхийн шударга гаргуулад ирж хайсан ч гэсэн ааваас ямар ч сураг ажиг гараагүй. Алга болсон нь тогтоогдсон гэсэн шүүхийн шийдвэртэй л бид үлдв. Дүү бит хоёрыг заваартаад байж ахаар ээж аав чинь цэвэрч, би цэвэрч, та хоёр хаанаас юм заваа юм гэж загнана. Аавын талаар хизээч мууг цохуулгахгүй. Ганц жаахан муу юм ярьсан юм нь аав чинь дандаа найзуудтай юм хумаа шууд өчгдөг байсан л гэж ярина. Өөрөөр аавын талаар ярихгүй. Ээжийн хадам их чинь хашаа байшингаа зархаар боллоо. Тэрийг нь хараагуучуудын төвийн захирал Нина гэдэг байхаа нэг сайн явж худалдаж аваад түрээс авч ээжийг өрөөнд нь үлдээхээр болов. Ээжэд угаасаа өөр очих газар байгаагүй юм. Тэнд нэлээд удаан амьдарч байтал ээжийн хөдөөний ах нар 50,000 төгрөг босгож ээжэд өгөөд ээж тэрүүгээр нь амьдарч байсан байшингийнхаа ойролцоо хашаа байшин аваад байшин гэж жижигхэн шавар тагц. Тэгсэн тэрийг нь аавын дүүнэр нураагаад өвөгийн хуучин амбаарыг байшин болгож бидэнд барьж өгч туслав. Жижигэг 3-ыг харьцах дүрийн хэмжээтэй л байшин. Анх удаа л бид биеэ дагаад гарч байгаа нь тэр хүмүүсийн дэмжлэгтэйгээр хамгийн инээдтэй нь тэр хашааг бидэнд зарсан хүн нь өөрөө бас амьдралын боломжгүй манай хашаанд гэртээгээ амьдардаг заяа. Үнэн гоё амьдралаа. Тэр хайл их олон хөвгттэй би орж их гамбар иддэг байснаас санд юм. Би бүр 7 илүү 8 дугаар ангид сурдаг болчихсон байсан үе. Аавын дүү явж хагаад аавын эртний найзтай тааралдаад аавын сургийг гаргачихсан. Оросын цөллөгцсөн хүмүүс явдаг нэг тайгын тишээ жижигхэн хотод аавыг ферм ажилуулдаг, тэнд байдаг хэдэн монголчуудыг харж ханддаг гэж тэр найз нь хэллээ. Сүхэн ах бид нарыг тэжээж итгэдэг байсан. Тэнд бүр картаар бараалуудаг. Сүхэн ах харин картгүй бүх юм авдаг байсан. Сүхэн ах ер нь уудагч хаяа уухаараа охиноо яриад л уйлаад байдаг байсан гэх мэт зүйлсийг ярив. Сураг сансангуудаа аавын дүүнэр тэр хотыг нь заалгаж аваад даруухан тийшээгээ зөвлөлээ. Амар том байр шуугдсан гэсэн. Тэгсэн аав дүүнэрээ очихоос яг 1 хоногийн өмнө онгоцоор нисээд яваад өчгсөн байж ам үлцэл зөрөв. Дүүнэр нь аавыг тэнд хүлээхээр шийдээд 1 сар шахуу хугацаанд амьдарч байх оронд аавын найзалдаг хүнийх нь хүүхэд ойгоос мөчлөгдсөн олддож. Тэгэхээр нь тэд нар айгаад хурдан буцахын төс болоод Монголдо хүрээд ирсэн. Том мафийн асуудалтай хутгалдаад тэндээсээ гарч чадахгүй байгаа юм байх таа л гэж бүгд бодсон. Тэгээд л энэ асуудал замхарлаа. Ээжийг заримдаа хүмүүс эргүүлнэ штэ. Тэгэхээр нь таныг хүмүүс эргүүлээд дуртай байхад та яагаад хүн амьтантай болдгүй юм бэ? Бид хоёр том болоод л тус тусын амьдралаа хөөгөөд яваад өгөн шүү дээ гэхээр өөдөөс юм ярихгүй. Бараг би өөрийгөө мэдэж байна л гэж загнана. Тэгж байсаар би дунд сургуулаа төгсгөр боллоо. Яг хонхны баяртай өдөр ээж маань ээжийн хүзүүний доор өвдөөд би хонхны баяртай явсангүй. Тухайн үед ээж 32-ын тойрог дээр мод зардаг байлаа. Машинтаа мод аваад хүнээр хагалуулад шуудаал зардаг. Заримдаа завтай үедээ би хагалж өгнө. Хагалсан модоо тэрэгэн дээр түрээд гэр хороолол дундуур явж хүргэлтээр бас зарна. Амралтын өдрүүдээр би ээжэд туслана. Хичээлтэй үеүүдээр минь ээж надаараа утгамж ажил хийлгэхгүй. Би тэр үед томч болчихсон аавыг хогийн гар гэж дотроо бодно. Аавын талаар асуухаач бүр болчихсон. Ээжийн хүзүү өвцнөөс хойш ээж модны ажлаа болоод солын төвөргөөний үүдэнд байдаг дүүгийнхээ жижигхэн лангуун дээр суудаг болсон. Гэсэн ч өвдөд байгаа зүйл нь хിവэрээ. Намаа 1-р курст орох үед ээж барайны газар очиод нуруугаа бариулчихсан. Нурууны гэмтэлтэй үед барай эсрэг залттай байдгийг мэдээгүй. Буруу эмчилгээ болно гэсэн үг. Тэгээд хаглаанд орхоос өөр аргагүй болоод үзүүлж явсаар байгаад сүулдэ нөгөөх нь сүрээ болоод гэтээ сүрээ гэж буруу оншилсан ч байж магадгүй. Эхний хагалгаа хийлгүүлээд жил гарan эмнэлгээр явлаа. Би энэ мэдээ алдаад хөвцээр байгаад сүулдэ нуруунд цорсон. Ахар сүлнийхээ тэнд. Тэгэхээр хүний арьс өвчээд харалцдаг юм байлээ.
Бүх бие нь мдээгүй болж бүрэн миний асаргаанд шилжээд би сургуулаасаа чөлөө авах хэрэгтэй боллоо. Надад үсээ угаах зав гараагүй сар болчихсон үе байсан гэж бодоод үзэлтэй. Ээж өөрөө бие засаж чадахгүй, хоол идэж чадахгүй. Дүү бит хоёр ямар олигтой асрах вэ тэг хөөрхий. Би гэхэд дөнгөж 19 дэх хүүхэд. Гэмтэл дээр ахаад 2 дахь хаалгаанд орох үед би нь аль хэдийнээ сулдчихсан байв. Би энэ улмал мууцаар ээжийг эмнэлгээс гарах үед нь аав ээжийн аль талынх нь хүмүүс тусалж бидэнд шинэ байшин барьж өгөхөөр болов. Нөгөө төмөр замд ээжийг амьдруулж байсан хөвшин ах хэлмэгдүүлтийн мөнгө авсан гэд бүгдийг нь ээжэд өгсөн. Баахан 20,000-ын дэвсгэрт би нөгөөгийнх нь бүгдийг хувцсныхаа доор чихэж хадгалж агаад тэр мөнгөөрөө байшингийнхаа моднуудыг худалдаж аваад үлдсэн материалын бүгдийг нь ээжийн дүү гаргаад аавын дүү байшинг нь барьж өгсөн. Тэр хооронд би ээжтэй эмнэлгээр яваад л байгаа. Халдвартаас гимтэл рүү, гимтлээс хувийн эмнэлэг гэдэл. Тэгж байгаад бид 9 сард шинэ байшиндаа орсон юм. Цагаан сар боллоо. Аавын дүү нар ээж дээр ирээд зөндөө уйллаа. Надад тэр нь хамгийн хэцүү санагцсан. Аав сураггүй таг хിവэрэ. Хэвтэрт байгаа ээжигээ асраад сая л надад ээжтэйгээ илүү дотн яриа өрнүүлэх цаг мөч ирсэн юм. Аавын хамгийн баг дүү заримдаа согтчохороо манад ирж хондог байсан. Тэр ах шүн хаалга дурших болгонд ээж дандаа аавыг ирж байна гэж боддог байсан гэж надад хэлэхдээ л би ээжийг яагаад өөр хүн хүлээж авч чаддаггүй байсныг нь ойлгосон юм. Хэвтэрт байхдаа ч тэрнээс өмнө ч дандаа л хүлээн. Угаасаа манад шүн ирэх хүн байхгүй. Гинтэл ирнэгээд дандаа хүлээж өгдөг байсан байгаа аахгүй юу? Ээж уйлаад би 2-2 хүүхэд хүн болгож чадаагүйхаа зовлон эдэлж байна даа гэж хэлэх үед нь л би дээрээ ах эгчтэй байсан гэдгээ бас олж мэдсэн юм. Шүн ээжийн ширмэс татаад хөлн дэшээ босчихно. Дүү бит хоёр нүд анаатай чигээрээ хөлийг нь барина. Шүнжин хөлийг нь бариад нойргүй хонон штэ. Тэр үед ээж надаас намайг өхүүлээд өгөөч гэж хүртэл гуйж байсан. Би ээжийг битгий димий мариадэ гэж загнахтаа ямар ч царайны хувирал гаргахгүй. Харин галтгооны хэсэг рүү очиод зөндөө уйлна. Уйлахаас өөр юу ч хийж чадах. Удалгүй ээж минь бурхан болсон. Алтан хайрцгийг нээлгсэн чинь гахаа жилдээ хүн бодож өнгөрсөн байна гэж гарч ирсэн. Би тэрийг нь сонсоод зөндөө гомдож байсан. Хоёр хайртай хүүхдээ бодохгүй хаа байсан олон жил алга болсон нөхрөө бодож өнгөрөөд байхдаа яах вэ гэж. Тэрийг нь сэтгэлдээ бодож би нэлээн удаан гомдож явсан юм байна. Нийгэмд бид хоёрт бүхэл амьдралаа зориулсан хүн зориулж чадаагүй хүнээ ботхоос өөр явах вэ гэдгийг би харин сүүлд ойлгож эхэлсэн. Ээжийг өнгөрсний дараа аавыг гэрийнх нь ахаад хүнд үзүүлтэл аавыг амьд байгаа. Нилээн хөвшрөөд эх орондоо ирэх юм байна гэж хэлсэн гисэн. Тэр үед би ээжигээ алдаад олон жил болсон ч аавд бүх буруу чихэж бодсон хэвээрээ л байсан. Эрүүл эренлээц надад хамаагүй хүлээж байсан хүн нь бурхан болчихсон гэж би тэдэнд хэлсэн. Тэгсэн нилээн дээр үед ааваас дахиад сураг гарсан байсныг надад өнгөрдөг жилэл аавын талынхан хэлсэн. Яах вэ? Хүнтэй суугаад хүүхдтэй болсон гэж хэлэхээс санаан зовсон байлгүй. Гэхдээ надад ямар ч ярагц байгаагүй. Ээжийг өнгөрснөөс 7-8 жилийн дараа аавын найзтай таарсан чинь аавыг туваа билүү бага ястнууд байдаг нэг газар Монгол өдөрлөгт явж байсан гэж хэлсэн. Тэндээ мужааны цэгтэй чөлөө болчихсон. Бас бурайд ихнэр 2 хүүхдтэй болсон гэсэн. Ээж маань амьдрал үзээгүй эрх охин аавыг явснаас хойш хүнд хүчээр амьдрал үтсэн ч хизээч ноён нуруугаа хуглаагүй. Тэрийг нь би их хайрладаг юм. Одоо надад аавыг буруутгах ямар ч зүйл байхгүй. Хэрв аава та үүнийг уншиж бас сонсож байвал таныг хүлээж байгаа зөндөө хүмүүс байсаар байгааг хэлхийг хүсэж байна. Харин миний зүгээс бол мөнгө төрөхтэй баян затгалан явж байвал би таныг тоохгүй. Харин ядарч сутраад харж хандах хүнгүү бол таныг харж хандах нэг хүн ямар ч гэсэн байгаа гэдгийг хэлмээр байна гэсэн байна. Энэ нөгөө нэг кино үүдэн штэ. Мөн ч хүлээсэн тэгээд яг тэрэн шиг юм тий. Сонсогдож байгаа юм ч гэсэн. Харин тий. За дараагийн түүх. Өвд болсон найз охины хоон гэгээн дурсгалт зориулоо гэсэн байна. Миний зүрхэнд өөрд үлдсэн тэр. Би түүнийг анх цэцэрлэгийн жижигхэн ангидал харсан. Хүүхэд насны минь хамгийн анхны нэмсэглэл хамгийн гэгээн дурсамжийг ард тэрмэн байсан юм. Хүүхдийн тоглоомын талбай, шороо тоосон дээр бит хоёрын нөхөрлөл соёолж, цаг хугацааны уртад улам гүнзгийрсээр 9-р анги хүртэл биднийг хизээ залгаж чадсангүй. Жаргалтай мөч өхөн түүнтэй минь холбоотой. Харин зовлон бэрхшээл ирэхэд ч намайг түшиж миний хажууд үлддэг ганцхан хүн бас тэрмэн байсан. Амьдралын олон өнгийг хамтдаа үзэж ирээдүг мөрөөдөн инээлдэж суухдаа бид хизээж хагацгүй юм шиг боддог байлаа. Гэвч амьдрал хатуу, хувь тавилан инэрэлгүй ээжээ. Тэр минь жирэмсний 2 сартай байсан. Жаахан амьдрал зүрхнийхэн цогцолтой хамт намайг ирээдүг рүү дагуулan дуудах шиг санагддаг байсан юм. Бид хоёрын мөрөөдөлд гэрэл асч ирээдүг бидний хүлээж байгаа мэт тогтлуулдаг байлаа. Харин нэг өдөр бүх зүйл оронгороо иргсэн. Биднийг автобусалд дайрсан юм.
Хормын зурт ертөнц минь нурж хамгийн үнцэнтэй бүхнээ алдна гэж хэн төсөөлөх вүлээ дээ. Тэр минь газар дээрээ тэнгэрийн оронд одож намайг ор ганцаар хоцроолоо. Би сар гаруй комд орж ам ба амьдралын заг дээр дэнчигнэв. Нүд нээх мөчөд зүрх минь урагдж байгаа мэт мэдрэгдсэн. Учир нь тэр минь миний амьдралын гэрэл, миний нөхөр, миний ирээдүй байсан охин минь үгүй болчихсон шүү дээ. Өнөөдөр би түүнийг санах урт нулимс өөрөө ирэхгүй урсаж зүрхний шарх нэгддэг. Гэвч би түүнийг мартахыг хүсдэггүй. Тэр минь надад нөхөрлөлийн утга учирыг, хайртай хүний үн цэнийг, амьдралын эмзэгхэн мөчүүдийн үннийг зааж өгсөн. Тэр минь одоо тэнгэрт байгаа ч миний дотор, миний сэтгэлд, миний дурсамжинд өнөөч амьдарч байна. Би ганцаардаж гуниглаж шаналхтаач түүний инээмсэглэл түшиглэж түүний дулаан сэтгэлээр амьдарч байна. Миний зүрхэнд тэр минь үрд үлдсэн гэсэн байна. За Улаанбаатар хотод 12 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Mobicom хамтран ажиллаж байгаа. За та гэр бүлэрээ шинэ уцтай олмоор байвал алдаж болохгүй урамшуулыг Mobicom-аас зарласан байгаа. Тэгээ сургуульд орсон шинэ сурагч шинэ оюутандаа бас шинэ утас авч өгье гэж бодож байгаа болоо тийм. За Mobicom, iPhone, Samsung, Huawei, ZTE, Honor брэндүүдийн албан ёсны борлуулагч. За албан ёсны юм гэдэг чи одоо ашиглахад бол айгүй амарч найдвартай гэсэн үг тийм. Бид нар яг нөгөө аян тэндээс ингээ хүний гар дээрээс авахар тэр маань ингээ жоохон чанар одоо шаардлага хангууч гэдэг юм. Яг албан ёсны тэр брэнд гэсгийг шалгаж бас мэдэхгүй байгаа дээ шүү дээ. За тэгээд эхний гар утсаа үндсэн үнээр нь 2-3 дахь утсандаа бол 40% хүртэл буцаан олголт авах боломжтой байгаа юм байна. Та Mobicom-оос 1.2 сая хүртэлх үнэтэй утас авахад дараагийн утас нь 10% хөнгөлөгдөнө. За 2 дахь авч байгаа утасны үнэ нь 1.2 сая хүртэлх үнэтэй байх юм бол шүү. Тэгээд 3 дахь авч байгаа утас нь бас сая 200 мянган үнэтэй бол 20% хөнгөлөгдөнө. За яасан байх нь вэ? Энэхүү хөнгөлөлтийг Monpay-гээр бас буцаа олгоно гинэ. Тэгэд би охиндоо одоо манай охин 16 Pro Max барьж байгаа л да 15-ыг авч өгөхөд 5 билүү 6 сая тэгэнгүүтээ миний одоо ингээд утасны төлбөр дээр хамт нөгөө нэг 500 хэдэн мянга ингээд суудагддаг байсан. Гэхдээ ямар ч урьдчилгаа нөгөө нэг юм нөгөө мөнгө зөнгөрөв төлөхгүй ингээд авчгаар бас аюу амар юм байлээ штэ. Ер нь бол одоо би Mobicom-ийн үнэн хэрэглэгч байсныхаа төлөө л одоо 5 6 сая утсыг л зүгээр л авчиж штэ. Ер нь бол тий. Харин тэр чинь аюу амар юм байлээ. Харин тий. Би бас одоо Mobicom багасаа хойш барьж байгаа штэ. Хэрвээ та 1.2 саяас дээш үнэтэй утас авсан бол 2 утас чинь одоо мөн адил үнэтэй бол ер нь бол үнийн дүнгийн 20%-ийг Monpay-гаар буцаа олгоно л гэсэн үг байна штэ тий. За та дэлгэрэнгүй мэдээллийг 22 22 4-тэг 22 22 4-тэг гэсэн дугаар руу холбогдоод авах боломжтой. Улаанбаатар орон нутгийн бүх Mobicom-ийн салбараас бас мэдээлэл авч болно шүү. За ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Mobicom хамтран ажиллаж байна. Баярлалаа. Үдээ ачир нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс миний түүхээрээ үргэлжлэх эрхэм сонсогч танд хүрч байна. За дараагийн түүх. Байрны гадаа үргэлж нэгэн машин, салхи шороо аль ч үед цэв цэвэрхэн байдаг байв. Машиныг хараад ажилсаг сайхан хүний унаа байна даа гэд баясал турдаг байлаа. Саяхан нүүж ирсэн болохоор тэр машины эзэн ямар хүн юм болоо гэж санаачрах нь. Тэр машины эзэн нь 1-р орцны 3 давхрын нас дээр гарсан таягтай арай хийж явдаг цонхор царай цав цагаан толгойтой өвөө байдаг байж. Өвөөгийн машин цаг агаарын аль ч үе цэвэрхэн өвөлдөө орой хучлахтай байдагч өглөө бүр яг даргаа хүлээж буй жолоочийн асааж явахад бэлэн байгаа унаа мэт байдаг байв. Өвөө тэр бүр машинтаа явдггүй хаяахан ойрхон газар хурдан хугацаанд яваад ирвүү гэмээр хөтөлж харагдана. Өвөөтөө тааралдах бүрдээ би мэндэлдэг. Эхлээд өвөө огт дуурахгүй байдаг байсан ч тааралдах бүрдээ мэндэлэхээр дуртай дургу толгой тогтог болж дараа нь сайн байна уу? Сайхан амарсан уу гэхээр зөвхөн сайн л гэж хариулдаг болов. Бүр дараа нь сайн байна уу? Сайхан амарсан уу гэхээр сайхан амарсан уу хүүхээ гэж илгээр мэндэлчдэг болов. Хавар манай нутагт шороогоор сүрхийг шуурдаг. Нүүр нүдгөө шуурхтаа өдөр орцны чип ажиллахгүй хис чиг шахаа зогсож байтал өвөө машин дотроос орж суухыг урлаа. Ортол машинд нь халуун савтай цай, хоол, бүр тавхтай чихэр, мэгзэм уншдаг ирэх, им тан, нурууны маажуур юу эсвэл харагдажээ. Өвөө, таны машин тун тоглог юм аа. Гэртээ орохгүй яагаа гэд хинэггүйхээ асуухад тамхины утаанд шаралсан байх гэмээр мойног хуруугаараа эрхээ алгуурхан эргүүлж санаа алдлаа. Би буруу зүйл асуужээ. Тэр өдрөөс хойш өвөөгийн машины ойролцоо явах бүрдэл дотор тал руу заавал үнгийн ихэнхдээ өвөө машиндаа сууж л байдаг. Эсвэл машинаа арчиж зүлгээд байж байна. Заримдаа байрны ойр орчмын мэдээлэл хов сонсчихдаг бидний харилцаа дотносов. Хүүхдүүд гадаа тоглож зарим айл тагт дээр угаасан хувцас тохож хатаан малчин эрч сүү тараг арилжаад аймгийн төвийн зуны амгалан үдшвэлаа.
Байрны гадаа машин дотор хэсэг залуус шуугилдан чанга хөгжим тавьж магадгүй арх пив ууж зугаацаж байгаа нь илт байв. Өвөө тэднийг тайван ажиглана. Тэгсэн удалгүй өнөөх залуусын нэг нь өвөөгийн машин дээр ирээд "Өвгөө, хаалга онгоолго" гэж зандруу хэлэхэд өвөө "За яасан бэ" гэж гимшингүү асуув. Өнөөх залуу "Аав таны тэтгэрээс 50к үлдсэн. Тэрийг авъя" гэж нэхэд явхад үгүй. Өвөө нам гомд аяархнаар өвөө нь муу хүн олон жилийн өмнө эхнэр хүүдээ анхаарал халамж тавьдгүй хідэн төгрөг олдог санаатай 8 хийдэг тэрч бололцооны ашигтай аминдаа дог ирээ чаваас сүүлдээ өөр хүүхэн шуухантай холбогдоод муу ханаа хүнд өвчтөй байхад нь эргэж тойрохгүй мөн их зовоосон тэр үед миний хүү 10 гаруй настай л байсан. Өөдгөө мө эцгийнхээ өмнөөс балчир насандаа хиймгүй хүнд ажил хийж ээжийнхээ эм тариа эмнэг домлохын өртөг мөнгийг аргалж 8 жил шахуу асарч тойлоод хүл дээр нь босгосон юм. Хүүмэн ээжигээ чухам үрийн жаргал эдлүүлж нэг ч өдөр сэтгэлийн зовниулахгүй тэнгэр өөдөө дэвшээсэн. Миний хөөр хөрсөг болд суусан хүүхэн намайг осолд орж олон сараар хэвтэрт байхад хүний нутагт хаяад явсан. Би хүүтэн шээсэн дээр хөдөлж чадахгүй хэвтэхдээ хийсэн гим хүлээх зэмээ ухаарсан. Амьд байх гавьяа үгүй гэхэд гай болохгүй хүүдээ хүрээд очих хүчийг хаанаас ч юм гуйсан. 2 жил гаруугийн дараа улсын эмнэлгийн буйнаар босоод ирсэн. Сэтгэлд бөөн зангирсан хүнд зүйл тэглээд өвгөнд уур хүрэх шиг болов. Сүүлдээ өвөөгийн дуу хоолой доголдоод хэлэх үггүй ч юм шиг дуугүй байсаар бидний яриа өндөрлөв. Тэр үеэс хойш би хүүтэй нь хаа нэг тааралтахаар төрүүлж мэдлээд өнгөрдөг болов. Зав гарвал ярилцмаар санагдаад түүний өнцгөөс хэлэх түмэн шалтгаан байгаач залуу хүн аавыгаа уучлаад сайхан амьдраасаа гэд хэлчмээр байдаг байв. Манай орцны ажилсаг өөрчлөгчтэй хүү мөнхөө нь хаяа сандал дээр сууж харагддаг болов. Зуны сайхан орой хотхны цэцэрлэгт хүүхдүүд тоглож, настнууд налааж амгалан сайхан. Сүхэ өвгөн машин дотроосоо намайг даллан дуудав. Нөгөө л хоол цайнаас хийж тавтаа чихрээ атгаж өгөөд нүдэнд нь итгэл дүүрэн харагдаж байлаа. Намайг амаа нээж амжаагүй байтал тэр уртж дугарлаа. "Охин минь" гэж намуухан хэлээд гарыг минь зөөлөн атгав. "Мөнхөөгийн тухай чи нэг удаа надаас асуусан да." Би аяархан толгой тохилоо. Хэсэг чимээгүй болсноо. Надад хэлмээр байгаа үг зөндөө би хүүгийнхээ нуруу түшиж уучлаарай гэж шуутхан хэлээд арилах нүгэл биш. Зарим үг хожимдчдаг юм байна. Харин одоо би зүгээр хажууд нь байж амьдралаас нь зүгтахгүй гэв. Бид хэсэг чимээгүй сулаа. Цонхны цаана хүүхдүүдийн инээд хөгшин хүмүүсийн намуухан яриад цураатаж зуны орой бүр шүн рүү алгуурхан төхөж байлаа. Яг л олон жил төвчж ирсэн сэтгэлийн бул чулуунд хөдөлсөн мэт. Өвөө доош харан хэсэг чимээгүй сув. Зүрхнээс нь юу мэрж буйг харахад хэцүү. Гэхдээ тэр өөрийгөө хамгийн муугаар дүгнэж, өөрийгөө уучлахаа аль хэдийн орхисон хүн шиг. Би муу хүн байсан. Одоо ч байсаар л байгаа. Бүх зүйлд би л буруутай. Хүүгийнхээ амьдралд бул гарч чулуу шиг гэд дахиад чимээгүй болов. Би юу ч хэлж чадахгүй хэсэг сув. Нэг хэсэгтээ хоолой зангираад сүхээ өвөөгийн царайнд гуниг, гимшил, тодоос тод бичээстэй. Гэсэн ч тэр хүн яг одоо зүгтаахгүй бүхнийг үүрэх гээд суун. Хүн өөрийнхөө хийсэн үеийн үрээ өөрөө барж дуусгах ёстойг ухаарч. Өвөө нь хүүдээ хэлэх зориг одоо орж байна да гэд тавгийн чихрээ дахиж атгаж өглөө. Хэсэг хугацааны дараа сүхэ ах нүүр дүүрэн мишээж таарлахдаа мөнхөө маань гарын уртаа муужаан хүн хүүмэн ажилд орсон сайхан бэр авчирсан хамгийн чухал нь хүүмэн аав хань хоёр лууга яаран ирэх сайхан юмаа гэж хэлсэн. Өвөө нь одоо дахиж машинаа арцад цэвэрлэхгүй гэж хэлээд сэтгэл дүүрэн цээж тэнэгэр сэтгэл багтам хангалуун инээж бэлээ. Хавар өвөл зунд цэвэрхэн цэгцтэй хувцастай мөнхөөг бороо цас хөөт ортогт халтардаж загалдсан сүхэ ахын машиныг хаяахна харж баясал төрдөг болсон доо. Хүн чамд итгэсэн гээ амар дэлгэр 2025 оны 8 дугаар сарын 7. За үргэлжлүүлэн дараагийн түүх. За би ханиадтай хөөж байгаа муу уншиж байгаа намайг өстө уучлаарай. За зүгээрээ манай сонсогчид ойлгож байгаа. За удаан бодож завгүй явсны эцэст хамгаас ирхэм хүнийхээ тухай зориг шулуудан бичгээр шийдлээ. Юуны өмнө дэлхийн өнцөг булан бүр тархан суугаа монголчуудаа радиогийнхаа хамт олон бүгдд нь таны сонсох унших тэр гайхалтай мөчийн мэндийг хүргэе. Энэ түүхийн маань эзэн манай имэйлдээ хамаг нууцаа ярьдаг, үргэлж зөвлөгөө өгдөг, аав ээжээс үргэлж өмөөрдөг, бас хамгаалдаг, намайг хүүхэд гэж гололгүй ярилцдаг эхний бөгөөд сүүлчийн хүн маань.
Хүн хайртай хүнээ үргэлж дэргэд нь байх юм шиг боддог гэдгийг одоо л ойлгож байна. Эмээ маань юу нэг бие сайтай л да. 2024 оны өвөл хавар манайд байж агаад жоохон ядарч байна гэдэг 5 сарын ихээр аймаг дахь гэрлүүгөө явсан юм. Яваад нэх удаагүй аавын нага цагч надлуу залгаж энэ хүний би их тааруу байна. Нэг нь ирж хот руу авч явах хэрэгтэй байна гэсэн. Тэр үед нэх юм мэдрэмж нэх тийм сонин мэдрэмж авч үлээ. Хоолоо зангираад нүднээс нулимс гараад л 6 сарын ихээр эмээг онгоцоор том аавгагч маань Улаанбаатар хот руу авч нээсэн юм. Явахын өмнөх орой эмээ рүү залгаж сайн яваарай. Та биеэ эмчлүүлчээ сайн яваарай гэд үгээ гүйцэхгүй тасаж ижүүлээ. 6 сарын 20-наас жоохон таагүй мэдээ сонсгуулсан. Манайх цусландаа гарах гэж байсан үе эмээ маань ходоодны хорт авдар хэмээх онштой найдваргүй гэсэн байх. 2 сар бужигнаал өнгөрсөн. 8 сарын 10-д гаргаад хотоос ирээд манад ирсэн юм. Хязээш тийм дүр төрхтөө хараагүй дээ гэж бодож явсан. Хүн маань өөрөө сууж байсан. Сууж бие засаж чадахгүй, охиныхоо чансан цайг 2-3 аяг уудаг байсан хүн чинь цайж уухгүй, хоолж идэхгүй, дэндүү хэмтэр хэргэлдэг болсон байсан. Тэгээд л намаржаандаа буусан сумын маань 100 жил болсон хотоос хамаатнууд ирсэн, хадлангаа авсан амьдрал хэвийн үргэлжилсээр л байлаа. Аа маань нэг удаа жоохон халамцуухан эмээгийн маань орны хажуу суугаад ээж та эдгэрн бидтэй хүн заавал таныг эмчлүүлнэ гэтэл эмээ маань ээж нь өвчнөө идгэх гэж хичээж л байна гэд тэр үед би эмээгээ дахиад 2-3 жил яг л энэ хിവэрээ бидний хажууд байна л гэж бодсон. Тэр үед манайд хотоос аваа ахын маань хүү ирчихсэн байсан юм. Тэгээд хот руу буцах гээд унаа нэрсэн эмээ маань дахиад л уулзахгүйгээ мэдсэн юм шиг хичээл намаа сайн сураарэ гэд нулимс туслуулаад л үлдсэн. Бидний хичээл орох боллоо. 9 сарын 1-нд бүтэнсэн өдөр 2-нд нэгдэх өдргээд хичээлдээ явахар болсон юм. Гэхдээ тэр өдөлд хазар дээрх үг тэр үйлдэл бүхэн эмээтэйгээ хамгийн сүүлийн хийсэн бүх зүйлс байсан. 5 дахь өдөр манай сургууль амарх байсан учраас би 4 дахь өдөр харьсан. Хамгийн бага авга ах маань биднийг ирж авлаа. Өмнөх гэртээ харьдаг зам цаг хугацаанаас заавчлаар би бүр яг хайнах гэж болдог. За ханаа би өргөжлүүлэх үү. За яаж юм? За зүгээр. Сайн явах юм уу яана? Эсвэл ханаад ямар хэцүү бэ? Нэг ингэж юм уу? За ер нь таа шүү гэж. За хаана явж байгаа лээ? За гэхдээ тэр хөдөлт гэдэг хэсэгтэр явж байгаа. Гэхдээ тэр хөдөлтөө за жоохон доошоо тунд хэсэг л. сайн эмчлүүлээд сайн яваад ирээрэй гэд үгээж гүцээхгүй тасалчгаж билээ гэдүү. Тэрнээс дахиад доошоо юм уу? За аамын нэг удаа жоохон халамцуухан тэрнээс уншчихгүй та. Аамын нэг удаа жаахан халамцуухан эмээгийн маань орны хажууд суугаад ээж та эдгэрнэ үсттэй хүн заавал таныг эмчлүүлнэ гэтэл эмээ маань ээж нь өвчнөө эдгэх гээл хичээж л байна гэд тэр үед би эмээгээ дахиад 2-3 жил яг л энэ л хിവэрээ бидний хажууд байна л гэж бодсон. Тэр үед манад хотоос авах ахын маань хүү ирчихсэн байсан юм. Тэгээд хот руу буцах гээд унаа нэрсэн эмээ маань дахиад уулзахгүйгаа мэдсэн юм шиг хичээл номоо сайн сураарай гэд нулимс туслуулаад л үлдсэн. Бидний хичээл орох боллоо. 9-р сарын 1-нд бүтэнсэн өдөр 2-нд нэгдэх өдөр гээд хичээлдээ явахаар болсон юм. Гэхдээ тэр өдөлт хазар дээрх үг тэр үйлдэл бүхэн эмээтэйгээ хамгийн сүүлийн бүх зүйл байсан юм. 5 дахь өдөр манай сургууль амарх байсан учраас би 4 дахь өдөр харьсан. Хамгийн бага авга ах маань биднийг ирж авлаа. Өмнөх гэртээ хайрдаг зам цаг хугацаанаас тэр өдөр нэг л айц төгшүүртэй гэртээ хармааргүй ч юм шиг авга ах маань им авсан биеийн тааруухан байна гээл. 3 хоногийн өмнө надтай ярьдаг байсан хүн хоолч идэхгүй, юм ч ярихгүй, маргааш өглөө навга ихч эмээгийн хажууд сууж байгаа л гинт эмээгийн дүүг дуудаад л даралтыг нүзүүлсэн, зүрхэн зогсонгоо алсан. Гэхдээ амар хүчтэй тариа хийж амь насыг нь нэг өдрөөр тогтоосон юм. 5 хүүхэд эмээгийн хажууд байсан. Нэг нь хотод байдаг тул наашаа давчуухан гарсан гэсэн. Тэгээд л хүүгээ ирэх хүртэл тэснэ гэж бодсон байх. Тэр орой би нөгөө гэртээ орж унтмааргүй байсан нэг л зүүн совин татаад л гэхдээ томчуудын ятгалгаар нөгөө гэрлүүгөө орж унтлаа. Гэхдээ нойр хүрээгүй айц төгшөөр байсан. Үүрийн 4 цаг авга ихчийг маань аав дуудлаа. 10 минутын дараа хүмүүс уйлаад л гэхдээ би тэрийг мэдсэн ч худлаа байгаасаа зүгээр л би нь муцсан байх гэж өөрийгөө тайлгаруулсан бодол минь үнний өмнө хүчин мөхссөн юм. Ах маань ээжтэй өнөрлүүлж чадаагүй. Эмээ маань хүлээгээгүй. Үүнээс цаашаа бичиж чадахгүй нь бололтой. Дэндүү их нуршчихлаа. Хүлцэл өчөө. Үдийн хачир групп дээр. За Улаанбаатар хотод 12 цаг 39 минут болсон. Нэвтрүүлгийн маань бас нэгэн хамтран аялагчаар
өндөр хүүтэй 30 хоногийн 30 хоног гэсэн уриатаагаар Богд банк хамтран ажиллаж байна. За ихтгэл түгээн урайтай Богд банк 2014 онд өсгөн байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл 11 жилийн тасралтгүй үйл ажиллагаа явуулж харилцагч нартай хэрэгцээ шаардлага нүүсэн санхүүгийн бүх төрлийн үйлчлэгийг өөрийн нийт 17 салбар тооцооны төвөөр дамжуулан хүргэж байгаа юм байна. За тэгээд Богд банк нийт харилцагч нартай зориулаад өндөр хүүтэй 30 хоног урайтай 18% хамгийн өндөр хүүтэй хугацаатай хадгаламжийн аяныг 9 сарын 15-наас 10 сарын 15-ны хооронд буюу 1 сарын хугацаанд зарлаж байгаа юм байна. 18% хүү гэдэг чинь бол маш өндөр шүү дээ. Тийм яг үнэ. За тэгэхээр та яасан бах нь 9 сарын 15-наас 10 сарын 15-ны хооронд шинээр нээсэн хугацаатай хадгаламжиндаа одоо 100 мянган төгрөгийн орлого хийсэн тохиолдолд энэхүү өндөр хүүг өнөөдрөөс хүртэж таны мөнгө өдөр бүр үс нэмэгдэж мөрөөдлөө бодит олгох хамгийн ухаалаг хөрөнгө оруулалт байх нь шүү дээ тий. За 100 мянган төгрөгийн орлого тутам гэхэлэр за энэ нөгөө нэг ялангуяа одоо юу гэдэг ингээд ийм худалдаа 8 яадаг хүмүүст аюу гой боломж байгаа байхгүй юу? Өдөр тутмын орлоготой хүмүүс байдаг штэ тий. Тэгэл өдрийнхөө орлогоноос өдрийнхөө орлогоноос өдөр болгон биш юмаа гэхэд нэг 7 хоногтой 500 мянгаыг хийхэд л тий 18%. Тэгэхээр чи ингээд 4-7 хоногийн 2 сая төгрөг хийчлээ гэж бодъё л доо. Тэгэхэд 18% үүтэй. Тэгээ дээрэс нь энэ нөгөө нэг юу ячиж байгаа байхгүй юу? 18% гэдэг чинь ер нь баг банкнд байхгүй хөрвсөж байгаа байхгүй тий. Хамгийн дээд нь 16.5-ыг сонсчихсон. Яг үнэн тий. За тэгэхээр та энэхүү өндөр хүүтэй 30 хоног урамшуулалт айны дэлгэрэнгүй мэдээллийг 7577 1199 утас болон Богд банкны Facebook хуудасны чатбот за Улаанбаатар хотод байрлах 15 салбар тооцооны төв болон хөдөө орон нутгийн Богд банкны Эрдэнэ Тархан хотын салбаруудаас авах боломжтой. Утасныхаа дугаарыг дахин хэлээд үгэй 7577 1199. За мөн салбар тооцооны төвд биеэр ирэх шаардлагагүй Богд мобайл апаар хүссэн үедээ зайнаас одоо харилцагч болж онлайнаар хадгаламжаа нийлгээрэй. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар өндөр хүүтэй 30 хоног Богд банк хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өдөр очор нэвтрүүлэг радиогийн 2 дугаар студиэс миний түүхээр үргэлжлэл эрхэм сонсогч танд хүрж байна. Дараагийн түүх маань би тэр амьдралыг үзэн яддаг. Сумын 9 жилийн дунд сургуульд сурдаг байх үе. Хүүхдүүд 5-6 дугаар ангид ороод бинийгээ шохорхож эхэлдэг дээ. Тэр үеэс над руу чиглэсэн ялгуурлан гадуурхалтууд бас адилхан эхэлсэн. Би ч тийм аминдаа арчаатай охин байгаагүй. Хааш яаш хувцалдаг, үсээч олигтой самандгүй, нүрээч аятаахан угаачдаггүй, сайран царайлаад л явж байдаг байлаа. Тэр нь хүүхдүүдийн нүдэнд их муухай туссан юм шиг байгаа юм. Миний сурлага сайн ч биш, муу ч биш. Тэр хоёрын голоор л урсгалаараа явж байна. Амьдрал маань ч гэсэн баян биш. Шинэ хувцас барагтаа бол авахгүй. Ахагч нарынхаа хувцаар л голцоо болгоно. Гэхдээ ээж маань төрсөн өдөр юм уу, баярын өдрөөр заавал шинэ хувцас авч өгдөг байсан. Даанч би тэр авч өгсөн шинэ хувцсыг нь угаасаа гоё өмсөж чаддгүй байсан баха. Ганц дүүг маань тэр гэдэг гэ. За нэрийг нь бол бичээг байна. Бурхан яагаад түүн тэгэж хатуу хандсныг нь би ойлгодгүй. Төрсөн цагаас хойш тэр хорвоог огт харж байгаагүй. Бас юм ярьж чадахгүй. Дүүмэн зөвхөн гараа л хөдөлгөж бас инээж уйлжилж чадна. Би түүнд хамгийн хайртай. Ахагч нарыг боловсралтай болгох гээд аав ээж хамгал малаа зараад явуулчихсан. Харин би сумынхаа сургуульд явна. Гэртээ ирээд дүүгээ харж хандна. Ангид миний хажууд суух хүүхэд олддгүй байсан. Багш миний хажууд хүүхэд суулгачаар тэр хүүхэд нь суудлаа солио би энэ хүүхдийн хажууд суухгүй гэж орилж уурлана. Хамт суухаараа намайг зотхоо шахна. Тэгж байгаад л босоод явна. Харин би арын суудал дээр ганцаараа уйлаад л үлдэнэ. Тэгээд л байхаар сүулдэ ганцаардаа сурчдаг юм байна лээ. Би бараг жинхэнэ нэрээ хин гэдгийг ч мартгаа шахсан. Яагаад гэвэл ангийн хүүхдүүдийн хинэн ч намайг нэрээр минь дууддаггүй байсан юм. Хараа, нийгрээ сүүл рүүгээ бүр годроо гэж дууддаг болов. Ямааны годрон гэд өвчин байдаг тэрүүгээр л дуудаж байгаа нь тэр. Нэг удаа манай ангийн банд намайг ангийн хойно татаж гаргаж ирж байгаад заамдууж байснаа шууд илэгдчихсэн. Би ихрээд л унсан. Энэ бүх ангид болж байгаа зүйлсийн талаар би гэрээхэндээ хэлдэггүй байлаа. Аав ээжийнхээ санааг зовоочхно гэж бодсон учраас гэрт дүү минь хүчлийн бэрхшээлтэйгээ хэцүү амьдарч байгаа. Бас дээр нь миний арчаагүй байдалд тэдний маань буруу байхгүй шүү дээ. Ээж арай л өвлийн гуталд авч өгч амжаагүй боломжгүй юм байсан юм. Өвлийн нэг цастаа өдөр би пүүцтэйгээ сургууль дээр очихсан чинь хүүхдүүд намайг дооглоод л байна. Би санаа зовонгуудаа гэртээ ирээд нодон жил өмссөн өвлийн гутлаа гаргаж ирсэн чинь хоншоор нурагтчиж өөрөө нэг ойсон болоод өмсөд очтол бас л нөхөөстэй гуталтаа гэж шоолоосон. Багш нар хүртэл ялгуурлана. Зарим нь энэ нэг хачин юм гэж намайг хэлнэ. Ийм байдалд байхаар надад ч хичээлийг сонирхол төрөхгүй хаяа гэрийн даалгавраа хийхгүй очихоор алуулна. Хүүхдэд хүрч байгаа ямар ч шинжгүй ууц нуруулах хүчтэй зохих уууд байна. Амиа хорлцвол золонгүй гой байх таа гэж заримдаа толгойд орж ирэх
гэсэн би хизээч ордлого хийдэггүй байсан. Хүүхдэл болсон хойно надад харж явдаг хөвгүүн байсан юм. Тэр хөвгүүн бас дахиад 2 хүү бид 4 нийлээд ангиа угааж дуусчаад гарцгаах гэж байв. Өвөл байсан болохоор гадаа эрт харанхуй болчихсон. Сумын гэрэл түлэгч гэж ойлгохтой юм байхгүй штэ. Нөгөө 3 банд чинь хоорондоо нэг юм тохиролцоод төлөвлөлөөс юм. Гинт хаалга түүчээд тэгснээ миний харж явдаг хөвгүүнийг хаалга мануулаад зогсоочихсан. Ангийн гэрлийг унтрааснаа намайг дарж унгав. Нэг нь миний гарыг бариад нөгөөх нь миний өмдийг шутлаад эхлэхээр нь би одоо ингээд л өнгөрдгийн байна л гэж бодсон. Үүдэн зогсож байсан сайн байсан хөвгүүн рүүгээ хараад нулимс минь гожоод л байсан. Тэгсэн гинт нөгөөх чинь хүн ирж байна гэж хэлээд нөгөө хоёр нь humгүй гүгээд гарлаа. Тухайн үед би тэр хөвгүүнд дэндүү их гомдож түүнийг үзен ядаж байсан ч энэ олон жилийн дараа эргээд бодоод үзэхэд тэр намайг аврахын тулд худлаа ярьсан байх гэж бодогддог. Тэд нарыг гүгээд гарсны дараа ямар ч хүн явах нь надад дуултаагүй юм. Тэр үед 7 билүү 8 дугаар анги байсан гэхээр ийм жаахан хүүхдүүдийн толгооноос тийм юм гардгал юм байна лээ. Сүүлд нэг хичээл орсон ямар ч хичээл байлаа мартчихаж багш ангийнхнаасаа хамгийн их уушлал гуйхыг хүсэж байгаа хүн хэн байна гэж асуусан чинь бүгдээрээ миний нэрийг хэлсэн. Гэхдээ ихэнх нь хөвгүүд. Яагаад гэсэн чинь бид нэр түүнийг их гомдоодог юм аа. Гомдоодог шалтгааныг нь багш асуудал зүгээр л байгаа байдал нь тийм штэ гэж л хариулсан. Үнэн дээр тэд нарын хинэн ч над дээр ирж жинхнээсээ уучлал гуйгаагүй. Тэр бол зүгээр хичээлийн л нэг сэдэв байсан юм. Тэрийг сонсоод багш нь хэлсэн үг. Найз нарыгаа битгий ингэж бай, муухай байдг юм. Байдаг л багш нарын амнаас гардаг үг. Тэр тамийн 9 жилийн дунд сургуулийг арай гэж төгслөө. Тэрний дараа аймгийнхаа сургуульд 10-аас 12 дугаар ангидаа суралцах ёстой байдаг юм. Сумаасаа ч холдож үзээгүй хүүхд чинь аймагт шин сургуульд ороод алмаарсан. Хүүхдүүд нь ямар хөөрхөн юм бэ? Ямар гоё бие авч явдаг юм бэ гэдэл. Бүх юм л гоё. 3 давхар том сургууль, орохоор телевизэртэй ээж байх шиг, анги танхим орчин нь цэвэрхэн. Тэнд намайг ялгуурлах ямар ч хүүхэд байсангүй. Цөөхөн бандтай, олон охинтой. Би өөрийгөө тэр хүүхдүүд дунд арчаатай байх ёстой гэдгээ мэдээд өөрийгөө дайчилж эхэлсэн. Эхний нэг жилд жаахан урсгалаараа явж агаад яваандаа хамт олон их нөлөөлсөн байх. Нэг нэгээрээ ангиасаа аймгийн уралдаан тэмцээнд ороод байрч эзлээд сурлагт сайжирсан. Ангийн маань охид надад чи өөрийгөө битгий голоо, чи байгаагаараа гоё гэж хэлж байсан нь надад өөртөө итгэх итгэлийг өгсөн юм. Тэнд сурах надад яг л деваажин шиг байсан. Би тэр сургуулийг ангийн шилэг сурагч болоод төгссөн юм. Багшийнхаа бас гарын шавь болчихсон. Хонхны баяр дээр багш намайг ангийнхаа хүүхдүүдийн онцолгоор жижигхэн илгэлвчээд ирээрээ гэж даалгавар өгсөн. Би жаахан зохиол оролддог, багш тэрийг нь мэддэг. Тэгээд л тийм үүрэг даалгавар өгсөн хэрэг. Тэгсэн надад тэр сайхан хамт олныг илгэлэх юм олддгоо. Оронд нь хүүхэд бүрийн онцлогийг бас миний амьдралд тэд нарын ямар зан чанар нөлөөлсөн, юу таалагдсныг нь тус бүрт нь ярьж байгаад төгсгөлд нь өөрийнхөө өмнөх сургуулийн амьдралыг ярьж өгсөн. Ямар зүйлсийг туулж байгаад энэ ангид орж ирснийг мэдхүү гэд ярихад тэрийг сонсож байсан хүүхдүүд гайхшраад зарим нь бүр уйлж байсан юм. Би сургуулаа төгсөөд хуульч болно гэж ээжтэй амлчихсан байсан. Тэрнийхээ төлөө хичээл номоо хийж хажуугаар нь хотын баян айлд гэрийн үйлчлэгч хийдэг байлаа. Тэгж байтал ээж маань бурхан болчихсон. Ээжийн ажил явдал дээр хуучин сумын дунд сургуулиас 3 хүүхэд ирсэн юм. Тэгсэн тэр 3 ажил явдал дээр байж ээж хоорондоо инээлдэд ахаар нь бэ. Та нар юмны учир мэдэхгүй жаахан хүүхдүүд биш. Яагаад инээлдэд байгаа юм бэ гэд дуурласан чинь тэд юу сүртэй хүн болгон л аав ээжигээ алддаг штэ гэж хээв нэг хэлцгээсэн. Ээжийг өнгөрснөөс хойш би ээжтэй амлсан амлалтандаа хүрэхээр зөндөө мэрийсэн. Хуульч болно гэж тэгэхэд нөгөө 3 чам шиг юмны зүв бүрэг ойлгохгүй хүн ер нь яаж хуульч болох вэ гэж хэлж байж байлээ. Ээжийг өнгөрөхөөс өмнө ээжэд би юу даван туулсныгаа бүгднгийн үнэнгээр нь ярьж өгч байсан юм. Тэр үед би ээжийг тэр хүүхдүүдийг үзэн ядах байх л гэж бодсон. Тэгсэн ээж нэг уртаар нэг санаа алдснаа. Энэ бүгд байгаагүй бол одоогийн чи би болохгүй байсан шүү дээ гэж хэлж байлээ. Яг тэрэн шиг тэр хүүхдүүдийн хэлсэн үг миний шарыг бас хөдлөсөн байх. Тэр явдлаас хэдэн сарын дараа хуулийн ангид орох шалгалт өгөөд тэрэндээ ч тэнцсэн. Одоо би Монгол улсын их сургуулийн хуулийн ангийн оюутан. Би ялгуурлан гадуурхалтанд өртөж байхдаа та нар намайг ирээдүйд бүгд гайхаж эргэж харахаар ахиж надад хизээж халдаж чадхааргүй тийм хүчрхэг охин болно гэж дотроо боддог байсан. Одоо тэр мөрөөдөл минь биелэх гэж байна. Надад тохиолдсон шиг зүйлийг амсах, олон хүүхдүүдийн хувь тавиланг өөрчлөхөд миний эзэмсэн мэрэгжил надад туслах болно. Ямар мундаг. Харин тийм. Өстө мундаг.
За үнэхээр гоё түүхүүдийг уншиж сонсогчтой хүргэлээ. Тэгээд энэ хүрээд 2025 оны 9-р сарын 18-ны Пүрэв гарагийн үдээ ачаар нэвтрүүлэг радиогийн 20 дугаар студиэс шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн маань хамтран ярилцагчаар Богд банк өндөр хүүтэй 30 хоногийн хадгаламж урамшууллаараа за мөн Mobicom хамтран ажиллаа. Баярлалаа. Баярлалаа Чанцаа. За өргөлөөл эрхэн сонсогчдаа цаг бүрийн эхэнд явдаг радио Атласаа хүлээн авч сонссны дараа манай Чанцаа Откон нарын хөтлөг өргөдөг гайхмаар өхөө нэвтрүүлгийн хашигын дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3